Увс аймгийн Баруун Турун сумын тариаланчдын зөвлөгөөн 2026. Тус зөвлөгөөн нь тариаланчдад шинжлэх ухаанд суурилсан онол практик хосолсон мэдлэг мэдээлэл, дэвшилт технологиг хүргэх зорилготойгоор зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулагчид Баруун Турун сумын засаг даргын тамгын газар, Увс аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний бордоо үйлдвэрлэгч Био ундраг компани. Хэлэлцэх илтгэлүүд, үр тариа тос тижээлийн ургамал тариалах технологийн зөвлөмж, бүс нутгийн хөрс цаг уурын онцлог тохирсон тариалалтын арга, ургац нэмэгдүүлэх орчин үеийн технологи, бүс нутгийн онцлог тохирсон үр сортын сонголт, үрийн аж ахуй, өндөр ургацтай дасан зохицох чадвартай сортын зөв сонголт, чанартай үрийн бэлтгэл, хадгалалт, тариалалт, урианш боловсруулалтын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, техникийн зөв ашиглалт тохируулга, үйлчилгээ, засвар арчилгааны зөвлөмж, хөдөө аж ахуйн тармилд био болон органик шингэн бордоог зөв зохистой хэрэглэх арга технологи, хөрсний үржил шимийг сайжруулах шийдэл, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх практик зөвлөмж, байгаль дээлтэй тогтвортой тариалангийн арга. Зөвлөгөөний ач холбогдол, шинжлэх ухаанд суурилсан мэдлэг зөвлөмж, онол практик хосолсон сургалт, салбарын эрдэмтэд судлаачдын шууд зөвлөгөө, тариаланчдын туршлага солилцох боломж, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх шийдлүүд.